Шок цочройхтэй шоолж ярих чим ихтэй 7 хоног болж өнгөрч байна. Төрийн албанаас ёс зүйн ихээр өөдөөс хумсны бодог, банцлын хэмжээ, сахал усны стандарт тогтоох, ихнэр хүүхний үс дайрах, дээлийн нудраг огтолдог шиг шин цагийн бодоотой болж авлаа. Төрийн албан хаагчид хумсны бодгаа өөрсдөө биш хуулиар арилгуулах, хутгаар биш хуулиар сахлаах усуулах, банцлаа уртсахыг хүссэн гэж ЮП хэмжигч айлтлаа. Одоо ЮП ч юмсч болохгүй, хумсааж бодож болохгүй тий. Төрийн албан хаагч чи өөрсдөө хүсэж гинүү гэдгийг л хүсэж байгаа. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 29 дахь дугаар эхэлж байна. Увсаас ирсэн малчин Улаанбаатарын тэмээний хөшөөнд бурандаг зүүж урлагийн бүтээлийг ахуужуулан малжуулсан нь олныг хөгжөөлөө. Урлагийн бүтээлийг ахуй байдлын үүднээс засч нэмэлт өөрчлөлт оруулбал нохоод нь хүзүүвч зүүхээс гадна жингийн цуваг тосох цай, эдээтэй хүн, автобусны буудалд гээгдсэн 2 тэн ачааг хажуугийн өндөр байшингийн дээвэрт явган өргөж гаргах бүх мөнөөх сумын зааныг шортож гаансаа баагуулах панцчин гих мэтээр нэмсээр ухаална. Улмаар жанчны ухаан хонгорт зэвсэлжмлэр шээс угсрах санал гарч болох юм. Учир нь сүвч жанчны моршээсэн гих өндөр хог хэмэх газарт хөшөө усгасан юм. Цаашилбал танктай хөшөөг сумлах, зайсан хилийн үүдэнд нуувч ухах, үгсэн хоёр фашист зэрэг хэвтүүлэх бүтээл санаачлагууд ундарч болох юм. Мөн 4-р хороолол Москва рестораны орчимд буй бүсгүй хөшөөний мөөмийг далдалж левчиг зүүн. Бусад улс оронд буй сонгодог сууд бүтээл нүцгэн хөшөөнүүдэд бандаж юбг углах Монгол санаачлаг гарч мэдхээр байна. Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Эрдэнэ сайхан дарагтай жижиг дунд үйлдвэрийн газар 4-р сарын 7-наас 12-нд Сөүлийн Чимбүү гэх газарт Монголын жидүү эрхлэгчдийн өдрөлөг зохиожээ. Жидүүг нэмэх 25 градусын халуун өдрүүдэд жидүү эрхлэгчдийг өөрсдийнх нь зардлаар дагуулan очиж ноосон өмд, цамц, дээл, арьс ширэн идэл зэрэг бүтээгдэхүүний үзэсгэлэн хам мөрний эрэг дээр гаргажээ. Дэлхийн загварын төвүүдийн нэг өөрөө үйлдвэрлэгч брендлэг улс оронд хар халуунд ноосон хувцас дэлгэж голдонд сандал аваалсан гэр барьсан монголчуудыг өрөвдсөн цөөхөн солонгос очиж юм асуух гэтэл орчуулагч байхгүй дохооны хэл ашигласан бололтой байна. Солонгосоор дүүрэн монголчууд байдаг ч хідэн оюутан олоогүй. Халуунд хүүтний хувцас зарах сонин арга хэмжээнд жижиг дунд үйлдвэрийн газраас хідэн дарга түшмэл айлчилсан байна. Татвар төлөгчний хідэн төгрөг зарлагдсан байна. Хавар биш намар зуны өмнөх бас өвлийн аман дээр хийх байсан цагаан андуурсан аялал. Ингээд элдв сангууд тэр дундаа жидүү сангаас жинхэнэ жидүүчтэн зээл авч чадсан уу? Зүгий цэгмэн сайт хин хизээ хэдийг хэрхэн яаж шийдсэн бэ гэдгийг мөшгөн сурвалжлах болно. Онцгой байдлын ерөнхий газар байгаль орчны яамнаас ширэлсэн галт төмрөөс сэргийлэх постод Австралийн эмчний зураг заларлаа. Зурган дээр хитгээд буюу тухайн кенгуру Австралиас усан онгоцонд хэрхэн суусан, хятадыг яаж нэвтүүлэн Монголд мал эмнэлгийн зөвшөөрөл, виз авалгүйгээр бултаж орж ирсэн нь тодорхойгүй байна. Ганц кенгуру манханд бүхэл нүүрс тээврийн машинуудаа прус олгоод гаргачихдаг манай хилийнхэн бүтэхгүй гэж зарим нэг иргэд бухимдаж байна. За ингээд дорндод эмч харайж байсан бол туул голд матар үүрлэж, сэлэнг мөрөнд усны үхэр шахалтаж, хөвсгөл данааш навч цулгааж, булганд шампанзе зодон хийж, өмнө говь тэмээн хяруул элсэнд толгоогоо болчихсон гэх мэдээлэл ирж байна. Өөр нэг таамаг бий. Манайхан австралчуудыг арайчтэй. Та нар ингэж англиар биш монголоор анхааруул. Уг постыг хараад гадаа хүндэрч суухдаа татсан тамхиа унтраахгүй босч явахаа болохыг шаардсан байж магадгүй юм. Хөтлийн зээмэн чохоо үйлдвэрт хийсэн аудитын тайлан захирал Наранбаатарын өгүүлдлийг тойрсон хилам хэрүүл талцал сошиалд хөөсөрч байна. Бомбын дахилгад 5.9 сая төгрөгөөр үйлдвэрээ даатгсан шохоо татуулсан шувтарсан цагаан бомбондоо орлоо. Манай үйлдвэрийн хувьд бол тухайн жилийнхаа үйл явцыг даатгаж удирдлагууд нь бол очиж ингэж ёсчлдог ёс заншил нь бараг 40 жил тогтцсон ийм үйл ажиллагаа. Бомбын дахилгын биш галт төмөр гинтийн ослын даатгал хийлгэх байсан гэж эдийн засагчид шүүмжилж байна. Аудитын тайланд 60 мянгаар пив уусан баримт илэрчээ. Наранбаатар захирал хин 60 мянгаар пив уусныг нь бол мэдэхгүй. Гэхдээ буцаан төлүүлсэн гэж мэдэгдсэн. 60 мянган төгрөгөнд пив авч уусан асуудал байна лээ. Тэгвэл бол яг хэн авч уусан гэдэг нь бол мэдэгдэх. Хоол идэж явахдаа манайхны хэн пив уусыг мэдэхгүй 60 мянган төгрөгийн пив уусан байсан. Энийг бол буцаагаад төлүүлсэн байгаа. Буцаач төлсөн хүн хэн бэ? Тэр хүн л пив уусны эргэлзээгүй боловч захирал мэдэхгүй байна. Эндээс ямар тамаг дэвшүүлж болох вэ? Төрийн өмч хөрөнгөөр пиавуус нөхөр үйлдвэрийн камерт өртөхгүй, харуулт мэддэхгүйгээр санхүүгийн өрөөнд сим орж 60 мянга ширээн дээр нь орхихдоо нервын шүүгэнээс бэлэн мөнгөний орлогын ордер олж авч баримт үлдэж гарын үсгээ танигдахааргүйгээр зураад зугтсан байх. Хин пиуус нь мэддэхгүйч хин архиуж ажил тасалсан бол тодорхой байна. Тэр хүн бол захирал өөрөө болохыг төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын дарга Цэнгэл мэдэгдлээ. Ариг дар суучаараа хэдэн хоног алга болцдог. Ийм өдөрлөг надад хэрэггүй. Би чиний нөгөөсгөл хэлж ийсэн. Чи хэрэг ингэж бодож байгаа бол
тэр ажлаа өөр газраас хайгаарай. Засаг бол чаддаг үний тавьчих гэж хэлсэн. Хэд хоногоор арх ууж ажил таслахаа болохыг даргын хувьд биш ахын хувьд бол хэлж байсан юм байна. Дарга биш ах хэлсэн юм чинь гисэн үү дүү үгэнд нь ороогүй ажээ. Хөдлийн цэм чохон төлөөлөл удирдах зүйлс нь ажил хийлэгдэггүй. Манайх 11 тэрбумын ашигтай ажилсан төлөвлөгөө биелсэн цалингаа нэмсэн гэж Наранбаатар мэдэгдэж байгаа юм. Ажилтнын төлөөлөл удирдах зүйл захирал хоёрынхоо аль нэг нь дэмжиж байгаа нь мэдэгдэхгүй шаардах хүчиг барьж зураг авахулснаа өөрийн мэдлгүй ийм юмд орчихлоо гэх зэргээр ярилцлага өгсөн байна. Ажил хаялт тийм юм огт болоогүй. Энийг бүр хариуцлагатаар огт болоогүй. Ажилчид ажил олгогч хоёрын хооронд эвлэлдүүлж идэх хүн эвдрэлсүүлэх гэж явахгүй. Энэ одоо юу ч болоод байгаа. Хөтлийн цэм чохон үйлдвэрийн хөл толгой нь ер нь олдож байгаа юм уу? Багванд Бадамсүрэн нарын тэтгэврийн хөгшчүүдийг улс хотлоороо шахаж шаардаж, гуйж говшиж, тэтгэвртэй гар хөдлөхөн өрнүүлж байж, сая нэг жинхнээс нь гавьяаных нь амралтанд явууллаа. Засгийн газрын хэрэглэх газрын дарга шүүр ажиллагааг ахлагч Амар Баясгалангийн мэдээлэлээс явж өгдөггүй. Багванд Бадамсүрэн нарын өндөр цалинтай өвөнөр одоо л нэг үр ачаа тойруулан гэртээ суухаар болж буйг мэдлээ. Амар Баясгалан 7 хоногийн өмнө Багвандгай Бадамсүрэнгай нарын асуудал удахгүй тодорхой болно гэж хэлж байсан юм. За тэгвэл Багвандгай Эрдэнэс оюутлогын компани төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтэй бол гаргасан гэдгийг бас та. Хоёрдугаарт Бадамсүрэн захирлыг бас чөлөөлөх шийдвэр гарсан гэдгийг бас та бүхэндээ хэлье. Шүүр ажиллагааны явцад 6161 тэтгэвэр авагч төсөөс цалинжиж байгаа нь илэрсэн байна. Тэтгэвэр дээрээ цалингаа нэмэрлэгч ахмадууд бүгд дуртаадаа ажиллаагүй. Урилга заллахаар хувь нэмэр болох зайлшгүй учир шалтгаан бий учраас шүүрний үс бүдүүн биш нарийн байж ялгаж салгах ёстойг амьдралын бодит үнэн нотолж байна. Амьдрал баян байдаг. Тэр утгаараа энэ шүүр ажиллагааны гарч байгаа шийдвэрийг аливаа шатанд хийдүүлэх бас төрийн албан хаагчдыг хилмигдүүлэх юм үйл явдлууд бас мэрсэр гарч байгаа учраас энэ хилмигдсэн энэ үйл ажиллагаанд одоо хууль бусаар хамрагдсан байгаа төрийн албан хаагчдын эрхийг сэргээх ажлыг бас бид давхар хийнэ гэдгийг бас өнөөдөр албан ёсоор хэлж байна. Жишээ нь хөдөөгийн сургууль багш нарынхаа 30%-ийг тэтгэврээ тогтоолгосон үндслэлээр шүүрдэх аргагүй. Сумын эмнэлэг туршлагатай сайн эмчээ шүүрччихвэл хотоос ирэх залуу эмч олдохгүй. Түүхийн шар хантаацтангууд цэвэрлдэг болохоос бохирддаггүй. Тэд Багвандгай шиг долларын цалин авдаггүй. Тэтгэврийн хэд дээрээ багахан цалингаа нэмэрлэдэг. Хамгийн гол нь оронд нь ажиллаж гудам цэвэрлэх залуу хүн олдохгүй. Солонгосын визний ирэлт хатаж яваа юм. Шүүр ажиллагаагаар ирсэн нэрсийн жигсаалтыг бөөндөж биш ширхэглэж, бүхэлдэж бас нэг бурчлан нэгтэлж, долоо хэмжиж нэг огтлохыг амьдрал шаардаж байна. Хүссэндээ биш хүсэлтээр ажиллаж байгаа туршлагатай эмч багш орлого хөнгөө ахмадууд түүхийн ажилчид зөндөө байгаа юм. Харин авилгын хэрэгт холбогдсон шалгалт өгүүлгүй тооноор орж суусан төшмөлөд өчиггүй шүүрдүүлж хэлжээ. Шүүрний өсөнд өртсөн гайлын 160 гаруй байцаагчийн зарим нь авилгад шалгагдаж байгаа. Шалгалт өгөөгүй хэсгийг цэвэрлэж эхэлсэн юм байна. Жишээ нь энэ 160 орчим хүн дотор байна шүү дээ. Ерөнхий төрийн албаны ерөнхий шалгалт тийм ээ. Ерөнхий шалгалтаа өгөөгүй байгаа 60 хүн чөлөөлөгдөж байна. Хоёрдугаарт нь засгийн газраас батлагдсан бүтэц оронтооноос хэтрүүлэн томилогдсон байгаа хүмүүс чөлөөлөгдөж байна. Гуравдугаарт авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон байсан цөөн тооны хүмүүс томилогдсон байна. Эдгээр хүмүүс чөлөөлөгдөж байна. Шүүр ажиллагаа улмаар төрийн албыг өөрчлөн байгуулж, реинженеринг хийхэд шилжиж байж үр дүнд хүрнэ. Ганц удаа шалгалт өгч ороод насаараа ажиллаж хийдэггүй. Ажил хийдэггүй учраас алдаа гаргадаггүй. Хоногоо хурааж, суудал бүглэж, цагаа бүртгүүлдэг бүтээмжгүй төрийн албыг тогтолцоогоор нь өөрчилж байж дэвшил гарна. Төрийн зарим албанд орохын тулд төр 5 жил ажилласан байх ёстой байдаг. Төр 5 жил ажиллаагүй хүн яаж төрд анх ажилд орох вэ гэдэг бол Монгол онсон. Амжилт зэрэг дэв туршлагын дүүцүүл нь тооцохгүй бол хоног хураасан нь хожино. Улсын начин хүн бакалавр учраас гологдож, сумын начин магистрийн хавцтай учраас сум аймагтаа шилэгддэг. Эцэг эхчүүд сумын цолтонд биш, улсын цолтонд хүүхдээ өгмөр өдөг. Анхаар төр шүүрдэж байна. Шүүр гиснээс хаана хогшороо байгааг мэдэх шил ажиллагаа мөн онц чухал юм. Нүд үнэн, нүцгэн үнэн гэдэг шиг шил ажиллагаагаар төрийн байгууллагуудыг нүдний өмнө нүцгэлхийг олон нийт хүсч шаарддаг болоод байна. Цахим хөгжил харилцаа холбооны сайд учраас 7 хоногийн эхний өдөр аль нэг санг дэлгдэг ямар нэг нууц хаалга онгойлгодог болоод байна. Тусгай зөвшөөрөл эзэмшигч 17,000, дархан цаазтай тусгай хамгаалалттай бүсэд хинт газар алгасан хөдөө аж ахуйн санг өрөнд оруулж үтэнд бариулсан түүхийг шилэн цэг өвцгийн мэнээс орж харж болно. Харахад амар, уншихад энгийн болгон төрийн 5500 гаруй байгууллагуудыг дистараалан нүцгэлж эхэлсэн. Бүсгүй энэ дугаар цамцаа тайлсан эх 7 хоногт өмдөө тайлан
болно гэсэн реклам хүлээлтүүлсэгдэг байсан шиг хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл авсан 6,000 гаруй дэлгэсэн. Одоо үлдсэн 4,000 орчмыг нь хизээ гэрэлцэх болох бай. 52.4 тэрбумын үр илэрлээ. Одоо нийт 219 тэрбумын үрийн толмууд хинбэ гэдгийг хүмүүс мэдхийг хүсч хүлээдэг, бүр анаж байгаад үздэг хардаг болоод байна. Үлдсэн 4,000 гаруй зээлдэгчийн мэдээллийг 7 хоногтой багтаа ил болгохоор мэдээлэл хариуцагчдад тохирсон. За мөн төрийн өмчт болон төрийн өмчийн оролцоотой 71 байгууллагын төлөөлөл өдөртөх зөвлөлийн гишүүдийн нэрсийг shilling.gov.mn-ээр нээлттэй болгож байна. Хүүхчлийн банк нүүрс гой нэртэй муухай сангуудын дээрэм тоноолыг болоод өнгөрсөн хойно мэдэж харамсан амаа барихгүй тулд барын зулцгийг баг дээр нь багалцууртна. Үр зээлийг нь өөрсдөр нь төлөвлөнө. Хаалттай нууц мэдээллийг хардаж таамаглах хэцүү. Үннийг харах үзэх нь амар. Сураг ажиг тавих амаргүй, судалж мэдгэд үннийг танихад хялбар. Хардах хэрэгээс илүү харах хэрэг модонд орвол үзүүл үнс болдоггүй. Үнэн бодиттой, графиктай, фокус томруулагчтай мэдээлэл завгүй хүмүүс зохимжтой байна. Цахим хөгжил харилцаа холбооны сайд урьдчилан хэлснээр өнгөрсөн 12 дугаар сард бичиг явуулж мэдээлэл ирүүлэхийг шаардахад 38 агентлагийн 20, 21 аймгийн 12-нд таг гүлээгээд өнгөрч байсан бол шил ажиллагаа зарлагдаж нийгэм шахаад эхлэхээр хурдан тайчаад дэлгээд өгөөч гэдэг хүсэл эрс өссөн юм байна. Ерөнхий сайд алтан даалгавар гаргаж 6 дугаар сарын 1-ээс өмнө нийтэд ил болгох хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй бол 3 үсэгтэй байгууллагад өгнө. Албан тушаалтаа нь ярин гиснээс хойш төр нүцгэрч дарах шалтан байх сонирхол сугасжээ. Нээлттэй нийгэм нийтийн албан тушаалтны төрсөн биеийн үүрэгт ажил, бодлого шийдвэр, үр дүн, ил тод нүцгэн шалтан байх ёстой. Төр нүцгэрч байна. Төр төмөннүүдтэй, төрийн тэргүүн хүрэлцэх 2 нүдтэй. Төр нүцгэн бол төмөн олон амгалан гэж. Шок мэдээ хошин тайм нэвтрүүлгийн 29 дахь дугаартаа хамт байсан эрхэм үзэгч та бүхэнд баярлалаа.